тогтцоо ангаас хэлний үнсэн бол завсрын тогтцооны бүхнийгчлэн энэ хамаарч байгаагаар энэ хоёр харьцаа хамгийн чухал. Тэгэхээр нэг нь бол ойролцоолдог юм бол санааны Антони энэ хоёрын байр суурь Монгол хэлний хүндэд ямар шиг байна гэдэг нь анхаарч судалж байгаа. За тэгээд энийг бас одоо англи гадаадын хэлээр бас яг энэ opposites буюу синонимын хоёр бас яг энэ сая хэлсэн шиг үдшил курс гэдэг юм тийм бол opposites synonym are the sense relation like to be parallel to lay person гэж бодохсон байна. За тэгээд хэлний бүх нэгжүүд одоо сэтгц харьцаанд ордог уу гэдэгт бас судлаачдад нэлээд анхаарч бодож бичиж ирсэн. Жишээ нь одоо манай цэрэнжид хэлбэрийн эсрэг утгын авиаавиас ихэд төгс өгүүлбэр ихэд нэгэн адил хамаарах бол энэ дүү онцлогийг зөвхөн эсрэг утга одоо түгээр хязгаарлан ойлгох очилттай юм аа. Хэлний шийдсэн тогтцоонд үндэсэн бол завсрын төвшин одоо бүх нэгжүүд нэгжидүүд ингээд хамааралтай бай гэж үзэх юм бол одоо зөвхөн ярьж байгаа чиглэлтэй гэж бичсэн байдаг. За Монгол хэлний эсрэгцэг одоо эсрэг харьцааг бол манай эрдэмтэд жишээлбэл одоо хөрөөрчөр багш, зэрэгчээр, зэрэгчээр за манай батлах энэ олон хэлтэй бол ингээд судалсан ялангуяа эсрэг утгатай үгийн судалгаа бол манай бичсэн үеийн Монгол хэлний судалгааны хэлний сайн хийсэн байна. За ингээд жишээлбэл хөрөөрчөр багш энэ эсрэг харьцааны ерөнхий онцлогийг бол маш дэлгэрэнгүй нэг өгүүлбэр бичсэн байна. Ерөөсөө байнгын нийгмийн юм үзэгдэл дэлхийн дотоод чамдын хувьд хоёр талтай байдаг. Эсрэгийн нийттэй шинэ ертөнцийн болон цаг ертөнцийн юм үзэгдлийн орон цагийн харьцаа, эзэн өвлийн харьцаа байна, шинжийн харьцааны ялгарх нийтлэг тал эсрэгөө ойролцоо шинж ажиллах, иш ажиллах, төсөөлөх шинжүүдийн хам шинжүүдийн одоо хам ба цооцгийн хүрээнд хөгжүүлэхгүй бүшиг илэрхийлдэг хэлний тэмдгүүд тэндүүч гэсэн одоо хэрэгцсэн тогтцоо шинж чанартай хэлээ гэж. Төгс өгүүлбэр зарчилбар мөрчдөг ихийн төвшин эсрэг утга эсрэг ойлголт эсрэг дүр төршлийг илэрхийлэх хэл хасаа утга ялгаж авиалгаар утга тэгж бүтээр утга эсрэг үгс утга санаа дамжуулах өгүүлбэр зарчилбар зохиогчийн эрг ба сүнс сэтгэл өрөөс үүдтэй шигтсэн тогтцоотой яаж мөн одоо бичсэн байгаа. Энэ бол болохоор Монгол хэлний эсрэг утгыг судалсан хэлний бүх төвшин эсрэг харьцаа чухал бөгөөд нарийн байдаг гэж харуулж байна. За хэл шинжилэл ялангуяа гадаадын хэл шинжилэл за магадгүй англи хэлний жишээлбэл одоо Секиг Хамаван гэдэг Израилийн эрдэмтэн грек эрдэмтэн байна. Энэ хүний English Lexicon Semantics гэдэг бүтээл байгаа. Энэ бүтээл дотор бас хэлний эсрэг харьцааг бол gradual антоним буюу зэрэгжих, non-gradual антоним буюу эсрэгжих, relational антоним буюу харьцаа хамааралтай, converse антоним эсрэгцэх буюу одоо эсрэгцэх, reverse антоним буюу эсрэг үйлдэл илэрхийлэх гэж одоо өрчлөн орчуулах юм тийм. Ийм хэдэн төрлийн антоним байдаг гэдэг гэж бичсэн байдаг. Ерөнхийдөө ингээд одоо Монгол хэлний эсрэг харьцаа судалж явж гадаад хэлний англи хэл дээр ингээд байгаа бүтээлүүд анзаарах бол хэлний бүх төвшөнд байгаа эсрэгчдийн талаар бичсэн онцгой ховор үгийн сангийн төвшөнд юм уу утгын төвшөнд тус утгын төвшөнд бичсэн тийм юм байдаг гэж хэлж байна. За мөн одоо Монгол хэлний эсрэг утгыг судалсан манай Баярсан багшийн эсрэг харьцааны талаар хэл соёлын талаас нь нэлээд анхааралтай судалж бичсэн. Тухайлбал аливаа үндэсний сэтгэлгээд юмыг эсрэгцүүлж үзэх сэтгэлгээ чухал хамгийн чухал. Нэг тодорхой үндэсний угсаалтын тухайд хэдний уламжлалт оюун соёлын мөн чанар тэдний сэтгэлгээний доктортой хэв шинж юм аа. Сэтгэлгээний доктортой хэв шинжийн юм үзэгдэл үйл явдал шин чанарыг сайн муу хайртай таатай
сүүшлээ жилдээ хэцэрсэн айлаар одоо харгалзуулан үеж хөвшөөсөн даатгал туршилт хийж болно. Өөрөөр хэлбэл үнэлэмж буюу value одоо үсэг хэлний онцлог тодорхойлох гоош үндсэн чадвар гэж үздэг. Энэ value доторх одоо юм эсрэг зүйл сөргөлдүүд нь үзүүлэх энэ зүйл одоо энэ одоо харьцааны зүйл маа. За тэгээд сүүлийн манай Монголын шинжилгээ бүртгэгдсэн судлаач Монгол хэлний доктортой хэлний судалгаар нэлээд орж уран одоо нарийн судлах тийм хандлага юм болж байна. Тэгээд энэ хүн одоо доктортой хэлний доторх судалгааны нарийн ширийн зүйлийг үзэхэд мөн бидний одоо өнөөдөр ярьж байгаа эсрэг харьцаа гэдэг зүйл бас онцгой байр суурьтай. Үндэсний сэтгэлгээ бол үзэгдлийг эерэг эсрэг зүйлийн үнэлгээтэй холбоотой. Үеж үнэлгээтэй тусгай жишг хэмжээний үүсэх чадвар болгодог гэдэг үүнийг төлөвлөж болж байгаа. Энэ жишг хэмжээнүүд тухайн ийм болон оюуны хөлбөмбөгийн зүйлийг илэрхийлсэн байдаг. Ингэхдээ уг үндэсний үндэстэн бол шинжээр тайж мэдсэн, хорж ойлгосон, шинээр бүтээл бий болсон зүйлүүд адилхан зүйл гаргахаар илэрхийлэлтэй байна гэж байна. Тэгэхээр энэ утгын нарийн асуудал онгүй Монгол хэлтэй хүмүүс судлах ёстой юм болов гэсэн ийм бодлоо тус байдаг. Энийг бас санагдаж байгаа. За тэгээд утга асуудал таны мэдээ зүйлийг өргөн хүрээтэй хэлж байгаа тэр одоо манай Баясан багшийн орчуулж авалцуулан холбоох жишээ харилцуулах ассоциацийн гэдэг мөн адилхан ойлголцоод ашиг адил босгүй эсрэг Антон болгохыг хамаадаг. Тэгэхээр адилхан энэ үг маань зөвхөн одоо эерэг зүйлүүдийг тухай ярьж байгаа биш, эсрэг хүмүүстэй зүйлүүдийн тухай ярьж байгаа. Тэгэхээр адилхан зүйл гэдэг нь аливаа зүйлийг зөвхөн одоо адилхаас гадна эсрэг зүйл сөргөлдүүлэх гэдэг ойлголт байна гэж хэлж байна. Тийм учраас бидний эерэг буюу нэг талыг барьсан зүйл биш, ерөөсөө эсрэг буюу сөрөг зүйл бас байж болдог гэдэг энэ хоёр хаалгыг хоёулын баталж байгаа гэж байна. За үндэстнүүдийн хооронд яг адилхан эсрэг зүйлийг тийм нэг хэмжээ байдаг бол тийш одоо нэг үндэстний эсрэг гэдэг байгаа ойлголтыг нөгөө үндэстнүүд энээр эсрэг юм байна гэж хэлхийн аргагүй зүйлийг эсрэг гэж сэтгэлдэгт хэлгээ соёлын одоо хамгийн гол онцлог орчин. Ийм учраас юу юутай хэрэгсүүлэн үзэх нь тухайн үндэстний өөрсдийн онцлог болох юм аа. Мэдээж одоо хэлний нийтлэг байна тийм ээ. Халуун хүрдэн ч юм уу, програм донжиж гэдэг энэ одоо хүндрэлтэй нийтлэг сэтгэлгээний тань үтмэс хэсэг байхаас гадна нөгөө талд нь тухайн үндэстний одоо ахуй орчин, нөхцөл, шашин шийдвэр, оюуны соёл, хүний ертөнцийн өөрийнхөө одоо саншлаг үүдэлтэй сонин хэв шинжих байдаг доктортой эсрэг зүйл байдаг. Энэ бол одоо тухайн хэлний доктортой хэлний дотор байдаг юм байна гэдэг бид нэр сонирхож тэгээд энэ одоо энэ хэлийг бол доктортой хэлний хүрээнд авч үзэж байгаа юм. За энэ сайн нэг хэлсэн санаа илүү дуудан үндэсний одоо нэг юм байна тийм үү? За энэ жоо төвчтэй. За эсрэг доктортой хэллэг гэдэг ойлголтыг Монгол хэлний үгдийн эсрэг доктортой байж болох шиг Монгол хэлний хилцэг хэлбэрүүд одоо эсрэг доктортой нэг зүйл харилцан эсрэг доктортой байж болно гэдэг манай ертөнцийн үдээж өшөлдөг. За тухайлбал одоо манай өвөр Монголын судлаачдад зөрчил харьцаа гэж хэлсэн байна. За энэ бас одоо үндсэн утга илэрхийлж байгаа учраас энэ нэр томьёос байж боломжтой гэж бодож байна. За манай Азербайджан бас Монгол хэлний эсрэг утгын одоо их баг иргэжийн тогтолцоог бас орчин Монгол хэлний эсрэг утгатай үгийн тавьчихны оршин маш төлөвлөгөө өгч гаргасан. Энэ дотор бол одоо их баг нэгжтэй дотор бүтээн эсрэг утгын эсрэг доктор гэсэн дөрвөн ангилал англиад Монгол хэлний эсрэг нэрийг нарийнч зөвлөх шаардлагатай байна гэж дүүрсэн байдаг. Энэний дагуу бид нар бас нэр үнэхээр энэ сэдв маань сонирхолтой сэдв байна гэдэг үгсний өнөөдрийн хэлхээс хэлцэж байгаа. Тэгээд ерөнхийдөө Монгол хэлний эсрэг харьцаа гэдэг ийм
сэдвийн дагуу нэг сэдвээр бичиж байгаа. Энэний материал үндсэндээ Монгол хэлний доктортой хэлний байна. Эсрэг доктортой хэлний гэдэг үгэнд одоо хамгийн ойлгомжтой хүний одоо Монгол болон гадаад хүнд ч гэсэн хамгийн ойлгомжтой байдаг. Зарим тохиолдолд магадгүй ойлгохгүй байж магадгүй. Эсрэг утгатай байдаг. Ийм одоо хэлний маш олон байгаа. За миний би 2007 онд Монгол Хэлний ойролцоо эсрэг утга хэлцийн сан гэсэн жижиг одоо хүмүүргийн зуглуулсан материалаараа жижиг ном биелүүлсэн. За энэ ном бол үндсэндээ бол одоо Монгол Хэлний эсрэг утгатай хэлцүүдийг ялгаж отрыг тайлбарлаж ингэж гаргасан ийм одоо хүмүүргийн шигчтэй энэ материалаараа үндсэндээ суурилсан гэж хэлдэг. За Монгол Хэлний эсрэг утгатай одоо доктортой хэлийг эсрэгцүүлж юу эсрэгцүүлж байна вэ гэдгийг бас анхаарч үзэхэд ерөнхийдөө мэдээж энэ одоо доктортой хэлний доктор байгаа эсрэг утгатай үг бол энэ одоо доктортой хэлний эсрэг байна гэдэг илэрхийлэл гол болж байгаа боловч эсрэг утгатай үг байхгүй байгаа болохоор эсрэг утгаар хийж байгаа ийм тохиолдол маш их байна. Тэгээд тухайлбал одоо бидний дээр авсан жишээ нь их баг тэнгэр газар хатуу зөөлөн эсрэг утгатай үгээс гадна цэцэг цэврүү бөөдөө төлөв алтан аяг шороо нуруу нуус аян чон туулай чулуу гэдэг Монгол хүний сэтгүүлээс эсэж буудаг ойлголтыг ашиглаж бүтээсэн тийм утгатай хэлбэр маш олон байдаг юм байна. За энэ одоо өнөөдрийн миний одоо сайн хэлсэн энэ жишээлбэл одоо тэнгэр газар шиг юм уу алтан аяг шороо гэдэг энэ одоо ойлголтууд бол бусад үндэстний хүмүүс одоо төгтөж шийдэх маш төвөгтэй. Тэр үл энэ тухайн хэлцээхэн одоо хам шигээс болж байгаа. За тэгээд хэл соёл хүнтэй холбоотой байдаг. За ингээд эсрэг утгатай одоо доктортой хэлбэрийг ажиглахад бол эсрэг утгатай зэрэгт одоо нэлийн байна. За энийг бол одоо бид нар бас ийм зэрэгтийг ариун цуглуулаад доктораа цуглуулаад жишээ болгоод авч болно. Энэ зэрэгтийг одоо харьцуулан авч үзэх юм бол мөн л одоо түүний бүтээж байгаа гол төвийг бол түүний доктор байгаа эсрэг утгатай үг байдаг. Тиймээс Монгол Хэлний эсрэг утгатай үг эсрэг утгатай өгүүлбэр эсрэг утга зэрэг бүтээн одоо гол хэлбэр болж байна гэж үзэж байна. Ерөнхий утгаараа эсрэг утга өгүүлж бас байгаа. Жишээлбэл сайн эзэн илжиг шиг хашин цаар эссэн эрвээ биш хүн гэсэн эсрэг утга зэрэгтийг авч үзэх юм бол нөгөө үлгэрийн гишүүн бүр нь эсрэг утгаар эсрэгцэхгүй сайн сар эзэн илжиг эссэн эрвээгээ хашин хүн гэсэн энэ эсрэг утгатай үг хэлэх оролцож байж эсрэг утгаар илтгэж байгаа нь амархан эсрэгцүүлийн ойлгож эсрэг утга байна гэж хэлж болно. Эсрэг утга зэрэгтийн хэв шинж. Энэ дотор бид эсрэг утга зэрэг буюу эсрэг үйлдвэрийн бүтцээр адил боловч хэзээ утгаар эсрэг байна гэдэг одоо ойлгож байна. Өөрөөр хэлбэл эсрэг утгатай үйлдвэрт орсон үгийн олонх нь утгаараа эсрэг байж эсрэг санаа илтгэж байгаа учраас харилцан солих боломжгүй өгүүлбэрт орж байгаа гэсэн үгсийн ангийн нэг төрлийг байх үйлдвэрийн бүтцийн хувьд янз бүр байж болох санаа эсрэг үйлдвэр байх хоёр үйлдвэр шууд эсрэг утгаар илтгэх эсвэл хоёр эсрэг үйлдвэрийн дундаас өөр нэгэн гол санааг илтгэх гэх мэт одоо юм хэв шинжтэй байна гэдэг харж байна. За эсрэг утга зэрэгтийн жишээг бол одоо энд шалгын жишээ бол авч болно. За тэгээд зэрэг дотроо хэв шинж нь ямар байгааг нэгдүгээрт бол одоо үг байгаа. Жишээлбэл даамай даастай гоомд болж авал өгөл гэдэг үг нь авалтай гоо мартам өгөлтөд өглөгчин ойлгочин буюу өглөгчин шин ойлгочин унд хоо шүүдрээр унд хийх шүлсээр хоол хүм мал гэх мэт одоо эсрэг үг. За ханилах хавцах гэдих бүхийг өргөсхийг арвасхийг гэдих бүхийг гэх мэт үйл өргөсхийг арвасхийг
үлгүүлзэх, шилбэлзэх, соололцох, гололцох, бидсхийг ухасхийг их одоо гэх мэт эсрэг утгатай дүрслүүрээ хөгжсөн. Халиу хог шиг хурал ном зэрэг одоо эсрэг утгатай хоршоо. Толгой цуслах, ам туслах гэх мэтийг хийлцэн. Ийм одоо өнөд оролцсон ийм бүтцтэй юм шинжтэй эсрэг утганы илэрхий тодорхой буюу одоо шууд тийм за ийм байна. За ингээд энэ олон энэ эсрэг утга зэрэгдийн дац санааны тухай бий болж хэлэх ёстой. Тэгэхээр одоо цаг болцож байгаа учраас хэлхэн эсрэг утга зэрэгдийн тухай бас ярив. Монгол хэлний одоо үгийн төвшин бол хэлхэн хоороо буюу хэлхэн эсрэг утга буюу хоороо хэлний эсрэг утга гэдэг ийм зүйл байдаг. Энэ бол ихийн заримдаа ихийн одоо юунд брэнд ус байгаа. Тэгэхээр энэ дээр бид нар бас операцчлуулаад энийг орцсон байгаа. За ингээд өнөөдөр энэ нэлээд олон жишээнүүд орцсон байдаг. За ингээд энэ харьцуулж үзэх юм жишээ их багтай холыг ойртой жилийн өдөртөө тосыг одоо нустай холбосноо энэ тос гэдэг үгний талаар бид нар бас одоо энэ тодорхой судалгааны өгүүлбэр бичсэн байгаа. Одоо бид нар Монгол Улсын сургууль хийж байгаа нэг аспирант докторанттай хамтраад энэ тосны эсрэгчлийн талаар бичсэн. За тэгээд ер нь хэлбэр эсрэг утга зэрэгдийн хэв шинжийг 3-4 янзаас гаргасан байгаа. Нэгдүгээр нь хэмжээ, хоёрдугаар нь хэлний, гуравдугаар нь сэтгэлгээний, гуравдугаар нь мэдрэмжийн шинжтэй юм одоо хэв шинжүүд байна гэж хэлж үзэж байгаа. За тэгээд хэлбэр ер нь хэлбэр эсрэг утгын хэв шинжээр бол манай удирдагч баясан шиг төвлөрийг бичсэн. Жишээлбэл удирдагчдад энэ одоо төлөвлөгөө хослол өнөө гэдэг одоо хийх зүйл тайлбарлаад энэ илгэн төлөвлөгөө одоо хоёр үеийн чанарыг тайлбарласан байдаг. За ингээд очсон үлдээ гэдэг байна. Тэгэхээр энэ сая миний танилцуулсан одоо эсрэгцэх харьцааны хэв шинжийг Монгол хэлний доктортой хэлний жишээгээр гаргаж үзэх юм. Эсрэгцэх харьцаа гэдэг бол тийм опозитс байдлаар опозитс бол зөвхөн эсрэг утгатай үгээр зааж асуудал биш. Хэлбэр утгын маш их хүрээд авч үзэх хэрэгтэй. Өөрийн гэсэн өгөөс өгөөд үндэсний онцлогтой ийм сонирхолтой юм аа. Тийм учраас Монгол хэлний доктортой хэлний үртэл нэгэн чухал арга нь эсрэгцэл буюу опозитс юм байна. Тэгэхээр энийг одоо миний бодлоор бол энэ Монгол онгон хэлтэй хүн, Монгол хэлний маш сайн нарийн ойлгох ийм хүн судалгаа хийх ёстой, ийм эрдэмтдийн судалгаа хийх ёстой юм байна гэдэг тийм үйлдэл өгсөн. Хоёрдугаар нь энэ эсрэгцүүлэх сэтгэлгээ бол монголчуудын сэтгэлгээний нэгэн томоохон ай бөгөөд энэ онцлогийг Монгол хэлний доктортой хэлний ариун жишээнүүдээр хэлц хэлний тус бүрийн утгыг хөөж үгийн утга санаа зорилго соёлын гаргаас бодлон үзэх юм бол Монгол үндэстний аливаа эсрэгцүүлэх сэтгэлгээний онцлог хэв шинж бусад үндэсний сэтгэлгээнээс ялгах онцлог зэрэг илрүүлэхэд тустай болно гэж хэлж үзэж байна. За анхаарал татвар. 잠깐만 갔어요. 자기 생각대로 됐어요. 이제 따라 친